харамсмаар л байлгүй яах вэ? Харин сайхан малаа.そう悔しくて寂しくなりますね。あんだけ育ってきてるのにこうやってずっとねなくすのは。Тэр зун нь бол бороо хороогүй. Тэгээ өвс ногоо гараагүй тэр бороо хороорохгүй байна гэдгийг хаягаар. Тэгээ одоо намар бол өвс муутай. Байсан улсууд бол хатан тэжээл одоо юм жоохон өвс ногоо гарсан газараасаа бэлдэж байна. Зурангаас ус тэжээл бэлдэжлээ. Тэгээ намар одоо нэг 10 сараас хойш тэгэл зас орж ирсэн. Тэгээ зас маш их орсноос мал идэх юмгүй. Зун одоо өвс ногоо гараагүй байснаас л тэгэл цуд болж ирнэ. Тэр байлгүй яах вэ? Тэр чи бас л ядраад сулдсан мал бэлчээр тавьчаад зарим нь буцаж чадахгүй. Юу идэх. Одоо нэгсэнтэй тамирдаал ич чоолгуудаа л тамирдчихл мал. Янз янз л байгаад зүгээр бог мал бол бас тэр ярьжсэн шүү дээ. Яг нэг гар дээр ингээ байнга хариулганд тавьждаг болохоор гайх. Бод малыг бол одоо хүр аддаг бол манайхан бас нэг бэлчээр тавьдаг болохоор нэг засан шоргоо юм. Эхний нэг засан шоргоонаар алдаал тэгэл олохгүй байх. Олноор нь алтдаг. Ямаа хоног бог мал бол гайх. Яг бэлчээртэй гэдэг өрөн гараар хариул хийждэг. Тэгэхээр тухайн үед бид нар ямар асуудлыг шийдэх ёстой болсон гэхээр агарын бохирдол үүсгэж байгаа их усруудын дийлэнх хуйг гэр орол эзэлжсэн. Хоёрдугаарт автоөрийн хэрэгслүүд байна. Гуравдугаарт энэ суурин бага орон болон томоохон дулааны станцууд. Тэгэхээр энэ бүгд дээр засгийн газраас цогц арга хэмжээнд авч ирсэн. 2010 оноос үнэтэнд аваад эхэлчихсэн. Тэр гол юм нь юу байсан гэхээр гэр хорооллын чинь гэрт бол нэгдүгээр 100-ын сольж үгүй. Бүрэн шаталтай 100-уудыг сольж үгүй гэсэн асуудал явагдаж байна. Тийм. Энэ жил үнэтэндээ дуусгана. Улаанбаатар хотын тийм. Өгч байгаа юм лээ. Улсаас татаас нь өгч байгаа. Өөрөөр хэлбэл 200 мянган төгрөгийн үнэтэй хахад улс бол 160-аас 180 мянган төгрөг өгч байгаа. Улсын төсөөс. Тэгээд айл өрхөд бол 20-40 мянган төгрөгийн үнэтэйгээр худалдаж авч байгаа гэсэн үг шүү дээ. Тэр улс бол бараг тийм их өндөр татаас өөрөөр хэлбэл хөнгөлт үзүүлцгэлээ гэсэн үг. Энэ нийт хүн амын эрүүл мэндэд хэрэгтэй учраас улс төсөөс өмнө гарна нөгөө цэвэр агаан санаар дамжуулаад хэрэгжүүлсэн төсөл байхгүй. Төрөлгүй яах вэ? Зарим одоо энэ өвлийн тохиолдол бол ямар ч ер нь одоо хүүтэрсэнгүй. Бараг л одоо намраараа л бол. Харин тэгсэн тий. Тэгэл ерөнхийдөө үүнээс хойш одоо 100 одоо өнгөрдөг 100 бол ер нь халуун болдог халсангүй. Тийм байгалийн өөрчлөлт бол